Дууны дугуйтай хөдөөнд оролцсон сул зам дээр ослоод зам ажил орсон байна. 10 цагийн орчим зам ажил руу машин орчлоо гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. 2025 оны 10 дугаар сарын 15 буюу өчигдөр нийслэлд цас орж эхэлсэн. Энэ цас нийслэлчүүдийн өвлийн бэлтгэл байдалд дүн тавилаа. Тухайлбал миний харж сардаж байгаа энэ автомашин зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаад шарваж замын хажуу руу орсон ийм нөхцөл байдалтай байна. Азар жолоочийн биеийн байдал хэвийн ямар нэгэн бэртэл гэмтэл авах байна. Цагдаагийн байгууллагад Скватер дургийн 20 дугаар орны нутгийн төсөлд 10 цагийн орчим зам ажил руу машин орчлоо гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Жолооч нь биеийн байдал хэвийн ил харагдах шархсаар юм байхгүй. Төргөн тусламжийн 103 дуудаад үзүүлэхэд өөрөө зүгээрээ би зүгээр гэсэн байна. Дууны дугуйтай хөдөөнд оролцсноос бол зам дээр ослоод зам ажил орсон байна. Энэ сарын 15-нд орсон цасны улмаас нийслэлийн автозамуудад халтрага гулгаа үүсч зам тээврийн осол нэмэгдлээ. Тухайлбал энэ сарын 15-нд Скватер дүүргийн 13 дугаар хороонд 7 автомашин мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна. Мөн автозамын хажуу руу орсон осолж хийдгээд бүртгэгджээ. Иймд зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих шаардлагатай байгааг цагдаагийн алба хаагч нар анхааруулж байна. Өвлийн дугуйн халтргатай замд автомашины зогсох чадварыг 30-аас 40%-аар нэмэгдүүлдэг байна. Иргэд жолооч нар одоо зуны үйлдэл тавьж байсан зуны дугуйгаа солиод одоо өвлийн дугуйнд дугуйгаа тавь зам үйлдэлд орсон цагдаагийн байгууллагаас зэрэмжүүлж байна.